Хэрвээ бид Кришнагийн тухай сонсохгүй бол эрхэн яаж өсөн хөгж болж байна вэ? Бид сонсох хэрэгтэй. Миний Гуру Махарадж надад туйлын нэгүсэлттэй ханддаг байсан. Учир нь би түүний лекц сургаалыг сонсохыг маш их хүсдэг байсан юм аа. Та бүхэн үнийг мэднэ. Би түүнийг сонсдог байсан. Яг үндэ би түүний сургаалыг ойлгодог байсан. Ихэнх үедээ би түүний сургаалыг үнэхээр ойлгодог байсан. Тэрээр өндөр түвшний гүн ухааны зүйлсийг ярьдаг байсан ч би түүнийг сонсохыг хүссээр л байдаг байсан. Энэ бол миний цоргоонд сайн шин чанар байсан юм. Чухамхөө процесс нь энэ юм аа. Лекц явж байх үед бид сонсохгүй байх аваас эсвэл өөр зүйл хийж эсвэл унтаж байх аваас энэ нь төдийлөн сайн шин чанар биш юм аа. Бид туйлын анхаарамжтай байх ёстой. Тэгэх аваас бид муутгаад дийшээ хэвээрээ үлдэх болно. Бид Кришнаг харах буюу Кришнаг ухамсарлан ойлгох ам тангараг тавьсан. Тийм болохоор бид туйлын нухацтай байх ёстой. Бөгөөд үүнд шаардлагатай зүйлүүдийг хийх ёстой. Тэр цагт л бидний амьдрал амжилттай болох болно.